За сайн байцгаана уу? Би Оргил байна. Тэгээд өнөөдөр бүгдээрээ хэлийг амжилттай сурах цорын ганц арга. Энэ бол маш том bold statement тийм ээ. Хэл сурах, хэл амжилттай сурах цорын ганц арга гэж хэлж байна. Тэгэхээр мэдээж маш олон аргууд байгаа. Тэгэхээр яагаад заавал энэ аргыг би цорын ганц амжилттай сурах гэж байгаа юм л да. Хэлийг амжилттай сурсан хүмүүс бүгд энэ аргыг ашигласан байдаг. Тэгэхээр энэ аргын тухай бүгдээрээ өнөөдөр ярилццгаая. Бас эхлэхээс өмнө нэг мэдээ хэлье. Маш гоё мэдээ байгаа. Энэ 11 сарын 1-нд, 2025 оны 11 сарын 1-нд танхимын сургалт маань эхэлж байгаа. Тэгэхээр энэ талаар мэдээлэл авахыг хүсвэл бас комент үлдээгээрэй. Тэгээд Indra Cyber Institute Yarmag гэдэг пэйж руу бас ороод үзээрэй. Тэнцээ би өөрийн энэ хөтөлбөрийн дагуу танхимын хичээл бас эхлүүлж байгаа шүү. Тэгэхээр энэ арга маань ерөнхийдөө профессор Стивен Krashen гэж хилцүүч 1941 онд төрсэн одоо 84 настай тийм мундаг хилцүүн салбартаа домог болсон тийм профессор байдаг. Тэгээ энэ профессорын яг энэ хүн өөрөө бол энэ аргыг бол сэдээгүй. Гэхдээ энэ аргыг олон нийт түгээж эхэлсэн. Тэгэхээр хэрвээ та анзаарсан бол одоо хэлийг англи хэлийг ч юм уу тийм маш амжилттай сурсан маш олон залуу хүүхдүүд байдаг. Тэр хүүхдүүд маань хөвчлэн сургуулаас гэхээсээ илүү гэртээ утсан дээр ч юм уу YouTube маш их үзээд тэгээд англи хэлийг сурцсан байдаг. Тэгэхээр монгол хэлээ яаж сурснаа эргээд бодох юм бол яг энэ аргаар сурсан байдаг. Энэ аргыг юу гэж нэрлэдэг вэ гэхээр acquisition method гэдэг. Acquisition method. Тэгэхээр acquisition гэдэг нь ерөнхийдөө эзэмших гэсэн утгатай. Өөрийн болгон өмчилж авах, өөрийн болон эзэмшиж авах гэсэн утгатай. Тэгэхээр acquisition method гэхээр эзэмших арга. Өөрөөр хэлбэл хэлийг сурах арга биш, эзэмших арга гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг? Хэлийг шингээнэ гэсэн үг. Яаж бүгдээрээ шингээх вэ гэдэг талаар ярилцъя. Тэгэхээр acquisition method дотроо бас яг одоо юу гэдгийг хөтөлбөр нь гэх юм уу арга барил нь гэвэл natural approach гэж бас байдаг. Тэгэхээр natural approach гэдэг нь одоо монгол руу орчуулах юм бол юу гэх юм байгалийн хандлага гэх юм уу да. Тэгэхээр байгалийн хандлага гэж яг юу вэ? Энэ дотроо бас 4 шат байдаг. Эхний шат нь pre-production буюу одоо production-аас өмнөх шат гэсэн үг. Production гэдэг нь юу хэлээд байна гэхээр одоо үйлдвэрлэх гэсэн үг тийм ээ. Тэгэхээр амнаасаа одоо өөрөөсөө дотроосоо тэр хэлийг үйлдвэрлэж эхлэхээс өмнөх үе шат гэсэн үг. Өөрөөр хэлбэл нялх хүүхэд эхний 2 жилдээ ерөнхийдөө үг үйлдвэрлэхээс өмнө зөвхөн сонсдог тийм үү. Зөвхөн хүлээж авдаг. Тэгэхээр тэр үе шатыг pre-production гэж хэлж байгаа. Эхний үе шат. Дараагийн үе шат нь early production. Өөрөөр хэлбэл нялх хүүхдээр бас дахиад зөвлөх юм бол эхний хідэн үгээ хэлж эхэлж байгаа үе шат. Англиар бол babble гэж ярьдаг. Babbling буюу одоо гү гү га га гэж ээж аава гэдэг ч юм уу ойр зураг хэлж эхэлж байна гэсэн үг. За гурав дахь нь speech emergence. Emerge гэдэг нь одоо цаанаасаа өөрөө гарч ирэхийг хэлж байгаа юм тийм ээ. Тэгэхээр speech буюу яриа өөрөө гарч ирж эхэлж байна гэсэн үг. Тэгээд дөрөвдүгээр үе шат нь intermediate fluency буюу дунд шатны одоо ус цас болж эхэлж байна гэсэн үг. Тэгээд мэдээж дараагийн шат нь бол цэвэр fluency буюу цэвэр ус цас болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол natural approach буюу байгалийн хандлага юм. Яг байгалийн шат дараалалаар ингэж явах ёстой гэсэн үг. Тэгэхээр бид нэр хүүхэд шиг болж хуурна гэсэн үг. Тэгэхээр хүмүүс хүүхдүүд хэл сурахад авьяастай байдаг. Насан турсан хүмүүс авьяасгүй байдаг гэдэг бас буруу ойлголттой байдаг. Тэр нь зүгээр энгийнээр тайлбарлах юм бол хүүхэд их 6 жил болж хэлийг сурдаг тийм ээ. Ерөнхийдөө чөлөөтэй тэр хэлийг ашиглаж эхэлдэг төрөл бүрийн сэдвэр. Тэгэхээр тэр 6 жилийн хугацаанд тэр хүүхэд ойролцоогоор 10-аас 15 мянган цагийг тэр хэлний инпут авч зарцуулсан байдаг. Тэрний хажууд та магадгүй англи хэлийг ч юм уу, одоо хятад хэлийг ч юм уу сурахдаа ойролцоогоор магадгүй 100 цагийг зарцуулсан байдаг. Тэгэхээр өөрийнхөө зарцуулсан 100 цагийг тэр хүүхдийн зарцуулсан 10-аас 15 мянган цагтай харьцуулаад өөрийгөө авьяасгүй гэж дүгнэх маш буруу байдаг. Тэгэхээр та хүүхдээс илүү авьяасгүй биш зүгээр л тэр хангалттай инпутийнхаа цагийг тэр хүүхэд шиг сониуч байдлаар эмзэг байдлаар хүлээж аваагүй гэсэн үг. Эмзэг гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тэрийг сурхаас өөр аргагүй байдалтай гэсэн үг. Насан турсан танд магадгүй англи хэлийг ч юм уу ямар нэгэн хэлийг сурхаас өөр тийм өөр ямар ч сонголт байхгүй тийм нөхцөлд бол та ороог байгаа учраас ерөнхийдөө танд сонголт байгаа учраас та илүү амархныг сонгоод байгаа гэсэн үг.
За, input гэдэг маань дотроо бас хуваагдана. Ямар төрлийн input вэ? Гэхээр optimal input буюу хамгийн шилдэг input-ийг бүгдээрээ яаж авах вэ? Одоо миний гаргасан энэ хүснэгт байдаг тийм ээ. C1 төвшөнд буюу одоо IELTS-ийн 7 гэх мэт мэрэгжлийн төвшөнд хүрэхийн тулд ойролцоогоор дор хаяж 700 цагийг зарцуулсан байх шаардлагатай байдаг. Заримдаа 1000 цагийг гэх мэт. Тэгэхээр энэ их олон цагийг зарим хүмүүс зарцуулсан байсан ч гэсэн төвлөрч биш эсвэл чанаргүйгээр зарцуулснаасаа болоод үр дүнд хүрдэггүй. Тэгэхээр бүгдээ яаж чанартайгаар зарцуулах вэ гэдгийг сурцгаая. Тэгэхээр comprehensible input гэж байна. Comprehensible гэдэг нь ойлгомжтой гэсэн үг. Сонсоод үзээд зохих хэмжээнд ойлгоно гэсэн үг. Тэгээд I+1 гэж ярьдаг. I+1 input. Тэр нь input plus 1 гэж байгаа. Input буюу өөрийн чинь 100% ойлгох хэмжээнд plus 1 гэдэг нь дахиад нэмэх 1 level гэсэн үг. Өөрийнхөө яг 100% ойлгох төвшнөөс бяцхан жоохон нэг level-ээр илүү зүйлсийг сонсно гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө энэ optimal input байхын тулд хоёр зүйл хангагдах хэрэгтэй байдаг. Нэг нь ойлгомжтой байх хэрэгтэй. Нөгөөх нь сонирхолтой байх хэрэгтэй. Тэгэхээр ойлгомжтой ба сонирхолтой гэдэг энэ хоёр зүйлийг хангачих юм бол та тэр хэлийг чөлөөтэй сурч болно гэсэн үг. Бүхий л амжилттай хэлийг ус цас болтлоо эзэмшээд сурч чадсан хүмүүс зөвхөн энэ аргыг л ерөнхийдөө голцоо ашигласан байдаг. Яг хөө хажуугаар нь өөр дүрм үзэгч байт юм өөр хичээл зоохч байт юм. Тиймэрхүү юмнууд бол хажуугаар нь явна. Гэхдээ гол нь нэг одоо дундийнх нь фактор нь дандаа энэ байдаг. Тэрний оронд одоо хичээл дээр зөндөө олон цаг хичээл англи хэл үзсэн ч байт юм уу. Дүрмийг маш их үзсэн гэх мэт. Сүлдээ ингээд дүрмийн шалгалтанд бол сайн өгчдөг. Шалгалт сайн өгдөг мөртлөө ярих гэхлээр ярьж чаддаг. Өөрөөр хэлбэл саяны эзэмших арга гэдэг энэ эзэмших гэдэг зүйлийг хийгээгүй байх гэсэн үг. Тэгэхээр асуудалтай болж эхэлдэг. Тэгэхээр бид нар яаж энэ optimal input буюу сонирхолтой бөгөөд ойлгомжтой зүйлийг одоо сурах вэ? Яаж энэ input-ийг олж авах вэ гэдгийг одоо бүгдээрээ хариулцгаая. Би танд англи хэл дээр нэг хичээл үзүүлье. Тэгээд герман хэл дээр бас нэг хичээл үзүүлье. Яагаад герман хэл вэ гэхэлэр нэгдүгээрт би герман хэлд дуртай, хоёрдугаарт магадгүй ихэнх хүмүүс англи хэлийг бага цаг мэддэг ч гэсэн герман хэлийг мэддэггүй баг. Тэгсэн мөртлөө англи герман хэл хоёр маань нэг одоо суйртай нэг язгуураас гаралтай хэл учраас бас англи хэлийг зохих хэмжээнд мэдэх нь бас давуу тал болно. Also, beginnen wir mit der Deutschstunde. Und ich finde, Deutsch ist eine wunderschöne Sprache. Aber sie ist auch ziemlich schwierig. Wahrscheinlich verstehst du jetzt nicht, was ich sage. За та ойлгосноо? Та саяны хичээлээс ямар нэг юм олж авсан уу? Юу ч олж аваагүй байх магадaltaй. Яагаад гэвэл саяны optimal input-ийн дүрмийг би зөрчсөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл дэндүү нөгөө I+1 биш. Таны ойлгох төвшнөөс одоо нэг төвшин илүү биш. Дэндүү өндөр төвшний юмыг танд магадгүй өгсөн баг. Тэгэхээр та сая юу ч ойлгоогүй байх гэж бодож байна. За тэрний оронд бүгдээрээ илүү хялбар төвшөнд авчиръя. Тэгээд ерөнхийдөө input аавна гэдэг чинь цэвэр тэр хэлээр хичээлээ сурна гэсэн үг. Тэгэхээр жишээ нь та магадгүй герман хэл юу ч мэдэхгүй байсан ч гэсэн яг одоо би дөнгөж сая танд буруу зааж өгсөн бол одоо зөв аргаар зааж өгөх юм бол та шууд германаар ойлгож эхэлнэ. За бүгдээрээ эхэлцгээе. Юу ч ойлгож авсангүй гин. Яг үнэ. Ягаад гэвэл сая би буруу аргаар нь заасан болохоор. За одоо бүгдээрээ зөв аргаар нь заацгаая. Hallo. Ich bin Orgil. Ich bin Lehrer. Ich bin Lehrer. Und das ist meine Hand. Das ist meine Hand. Was ist das? Was ist das? Das ist meine Hand. Das ist meine Hand. Und das ist mein Mund. Mund. Und ich spreche mit meinem Mund. Und ich sehe mit meinen Augen.
Ich sehe mit meinen Augen und ich spreche mit meinem Mund. За ойлгосноо. Шууд ойлгож эхэлж байна уу? Тэгэхээр та өмнө герман хэл үзчихсэн үгүй юу би мэдэхгүй байна. Гэхдээ шууд германаар би танд хичээл орлоо. Гэхдээ та шууд ойлгож эхэлж байна. Яагаад гэвэл түрүүний хэлсэн шиг optimal input-аар хичээл орж эхэллээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө ойлгох төвшөнд би танд хөдөлгөөнтэй, үйлдэлтэй амархан левелд зааж эхэллээ гэсэн үг. За одоо бүгдээрээ англи хэлний хичээл орцгоё. Магадгүй таны англи хэл саяны төвшнөөс арай илүү өндөр байх гэж би бодож байна. За гайхалтай гэж байна, ойлгож байна гэж байна. Маш сайн байна. Тэгэхээр энэ зөв арга гэсэн үг тийм ээ. Яг энэ маягаар бид нар олон цагийг зарцуулах юм бол хамгийн өндөр бүтээлтэй, хамгийн үр дүнтэйгээр хэлийг хурдан сурна гэсэн үг. За одоо жишээ нь бүгдээрээ англиар одоо хичээл орцгоё. Okay, let's start. Actually, let's begin by using the wrong method. Let me make this as complicated as possible so that you wouldn't be able to understand the words coming out of my mouth. За сая ойлгосноо. Сая би дахиад буруу явлаа. Магадгүй та анхан шатанд байгаа англи хэлтэй бол саяныхыг ойлгосонгүй. Тэрний оронд Okay, now let's begin. This is Johnny. This is Johnny. He's a man and he is smiling. He's smiling. And these are his eyes. That's his mouth. And Johnny is my friend. Johnny is my friend. And Johnny and I, we work together. We work together. What does Johnny do? He works as an engineer. And I am his colleague. Гэх мэт. Энгийн төвшөнд ярих юм бол та сая бас ойлгосон байх тийм ээ. Гэтэ магадгүй таны англи хэлний төвшин арай өөр байж магадгүй. За бүгдээр нэгэнт эхэлснийх хятад хэлний хичээл жишээ нь орж үзье тийм ээ. За хятад хэлэн дээр миний хамгийн сайн хэлнүүдийн нэг биш учраас бас хятад хэлтэй мундаг хүмүүс маань ойлгоорой. 现在我们要跟你们说中文。中文是很漂亮的语言。我觉得中文是很好。你听懂吗? За саяныхыг ойлгосноо үгүй юу? За дахиад буцаагаад энгийн дээр нь авчиръя. За 我是老师。我是老师。老师是багш。老师。你是学生。学生是сурагч。学生。我是老师。这是我的手。这是什么? гэх мэт. Яг саяных шиг ингээд дахиад энгийн болонгоо та хятадаар ойлгоод эхэллээ. Тэгэхээр яг одоо та энэ подкастн дээр сая германаар ойлголоо, англиар ойлголоо, хятадаар ойлголоо. Тэгээ энийг би испаниарч жишээ олгож болно, италиарч жишээ олгож болно. Тэгэхээр гол нь ямар хэлээр ярих нь хамаагүй тэр сурж байгаа хэлэндээ сонирхолтой бөгөөд ойлгомжтой төвшөнд тэр хичээл нь орох юм бол ерөнхийдөө та тэр инпутыг хамгийн бэстээр нь авна гэсэн үг. Шууд таны тарих руу шингэж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр би танд яаж заагаагүй. Энийг гар гэдэг, гарыг хятадаар шоу гэдэг гэж би зааж өгөөгүй, тийм ээ? Шууд гар гэдэг энэ дүрстэй би таныг тэр үгтэй нь шууд холбож өгсөн. Тэгэхээр германаар амыг юу гэдэг вүлээ? Одоо санаж байна уу? Мунд гэх мэт. Тэгэхээр ам гэдэг үгийг би ерөөсөн монгол үгийг оролцуулахгүйгээр танд шууд шингээгээд эхэлсэн байна тийм үү? За энэ маань профессор Стивен Крашны input method буюу одоо input hypothesis гэж хэлдэг. Input hypothesis гэдэг нь одоо тэр hypothesis гэдэг нь ерөнхийдөө онлын таамаг дэвшүүлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ хүн ерөөсөө л input-ээр анханасаа хэлийг хүлээж авч сурдаг юм байна гэдэг одоо онлыг анх дэвшүүлээд тэгээд маш олон одоо шилдэг багш нар дэлхийд даяар 1970-ийн онд анх энэ профессор Стивен Краsh энэ онлоо гаргаснаас хойш маш олон багш нар энийг ашиглаад амжилттай хүмүүсийг хэл сургасан байдаг. Гэтэл уламжлалт аргаар сургууль дээр ч юм уу те бид нэр шууд яадаг вэ? Шууд хичээлдээ орлоо. Англи хэл магадгүй өмнө
хизээж сурч байгаагүй шууд дүрм үзээд эхэлдэг. Шууд яаж үйл үгийг хөөрөх вэ? Яаж одоо өгүүлэх хүн хаана орох вэ гэдэг юм те. Шууд логик орж ирээд явцдаг гэсэн үг. Тэгэхээр тэр одоо зүйл нь эсэргээрээ болоо явчихна гэсэн үг. Анх бид нар монгол хэлийг сурахдаа яг Стивен Крашны дагуу эхний 2 жилдээ инпутээ авлаа, оптимал инпутээ авлаа. Аав ээж маань мэдээж бид нарт эдийн засаг яриад байхгүй. Маш энгийн зүйл ярина. Ээж, аава, маа. За, баярлалаа гэх мэт энгийн зүйлийг ингээд давтуулдаг. Тэгсээр хагаад тэр үгнүүдийг бид нар сурдаг. Тэгээд эхний үгнүүдийг бабл хийж эхэлдэг. Тэрний дараа бид нар өшөө нэмж олон зуун цагийн, олон мянган цагийн инпутыг авсаар хагаад шингэсээр байгаад сүүлдээ монгол хэлийг эзэмшсэн байдаг. Тэгээд 6-наас хүрээд аль хэдийн эзэмшсэн хэлтэйгээ явж ороод үсэг сураад тэгээд баг багаар дүрм үзэж эхэлдэг. Эзэмшсэн хэлийнхаа дүрмийг дараа нь ойлгож тайлбарлаж сурдаг. Тэгэхээр яг энэ дарааллын дагуу бид нар дүрм үзэхээс өмнө англи хэлийг ч юм уу эзэмших хэрэгтэй гэсэн үг. Яаж эзэмших вэ? Optimal input-ээр баг багаар сонсох, ярих. Ярих нь дараа нь орж ирнэ баг багаар. Тэгэхээр одоо энэ natural approach буюу байгалийн хандлагад бас хид хідэн дүрм байдаг. Тэр нь жишээ нь сурагчдыг одоо алдаа гаргахад нь ялангуяа анхан шатанд байхад нь алдаа гаргахад нь хамаагүй засахгүй, хамаагүй одоо шүүмжлэхгүй байх. Өөрөөр хэлбэл тэр хэлэнд дурлуулах, тэр хэлэнд урамших, одоо сайжирч байгаа тэр мэдрэмж, тэр би ухаантай байна гэдэг тийм мэдрэмжийг аваадахлаар тэр хэлэндээ хүн донтчдаг, дурлцдаг гэсэн үг. Тэгэхээр за жишээ нь бас нэг дүрм нь түрүүний хэлсэн шиг дүрмийг үзээд дүрмээр нухаад байдаггүй гэсэн үг. Тэгэхээр дүрмийг хизээ үзэх вэ гэвэл аль хэдийн хилээ эзэмшснийхаа дараа тарихында 70 тухамстартаа шингээгээд тэр дүрм чин дотор чин шингээд бодохгүйгээр тэр дүрмийг гаргадаг болсныхаа дараа ийм очиртай дүрм юм штэ гэд магадгүй орчуулган дээр ч юм уу магадгүй өөр юм дээр өөрнийх нь нэгэнд дүрмээ тайлбарлахад ч юм уу эсвэл нарийн мэрэгжлийн төвшөнд юм хийх ажиллахад тэр дүрмээ дараа нь үзэж болно гэсэн үг. За тэгээд ярих тал дээр яах вэ? Тэгэхээр анхнаасаа ярихгүй байх юм уу? Яах ёстой юм бэ гэд бас байгаа. Энэ дээр болохоор би яадаг вэ гэхээр тэр хэлийг би хангалттай одоо инпутээ аваад эхэлчихлээр миний хувьд тэр хэл чихэнд жоохон тасаад эхэлдэг гэх юм уу? Чихэнд маань тэр хэл тасаад эхлэхээр би тэр хэлний нюансуудыг ингээд сонсоод тассны дараа тэр хэлний аялгыг нь эхлээд би бас суулгадаг. Өөртөө. Тэгэхээр миний анзаарснаар бас за ихэнх монгол хүмүүс маш одоо хатуу аялагтай байна. Тэгээд бас бүх хатуу аялагтай хүмүүсээс би асуухад аялгандаа зориулж тусдаа цаг гаргаж байсан уу гэж асуухад бүгд үгүй гэж хариулж ирсэн. Бүгд аялгандаа зориулж тусдаа цаг гаргаж байгаагүй байсан. Тэгэхээр энэ бол маш том алдаа. Тэгэхээр аялга гэдэг маань бас маш чухал фактор. Тэгэхээр тэр факторыг мэдээж инпутээсээ аваад аялгаа зөв бурууг нь чихээрээ ялгаж салгадаг бас болж эхэлнэ. Тэгэхээр миний магадгүй янз бүрийн аялгаар англиар ярьж байгаа бичлэгүүдийг үзсэн бол та энэ нь энтгийг аялга, энэ нь орс аялга, энэ нь герман аялга ч гэдэг юм уу те шууд сонсоод ялгаж мэднэ. Тэгсэн мөртлөө өөрөө тэрийгэ буцаагаад гаргаж продюс хийж чадахгүй байна гэдэг нь ерөнхийдөө хэлний булчингийн асуудал. Урал, хэл, тэгээ хоолойны булчин чинь тэр аялган дээр хөгжөөгүй байна л гэсэн үг. Тэгээд нэг юм сонирхолтой бас факт байдаг юм бэлээ. Тэр нь болохоор нялх хүүхэд бол бүх авиаг ингээд сонсдог гэж байна. Тэгэхдээ тэр нь бүгд ямар ч ойлгомжгүй ямар нэгэн ийм одоо холбоосууд байхгүй. Тархинд нь тэр авиа тийм утгатай шүү гэсэн ямар ч холбоос байхгүй. Цагаан цаас гэсэн үг тийм ээ. Бид нар буюу насанд хүрсэн хүмүүс яадаг вэ гэхээр давтамжуудын саяны тэр олон цагийн инпутны дараа тэр авиануудыг тэр дуунуудыг категориудад ингээ хуваарлцдаг. Өөрөөр хэлбэл одоо монгол хэлэнд ил үсэг гэж байдаг. Ил үсэг. Энэ ил үсгийг
гадаадын ер нь ихэнх хүмүүс хэлж чаддаггүй юм байлээ. Тэгэхээр би жишээ нь анзаарахтаа ил үсэг нэг тал руугаа үлээдэг. Ил гээд хоёр тал руугаа ил гэж үлээдэггүй. Хилээ ингэж том хацдаггүй. Гадаад хүмүүс болохоор тийм алдаа гаргадаг. Энийг болохоор бид нар байнга монгол хэлийг сонсож байгаа учраас сонссоргоод маш нарийн нюанстай ялгаж сонсдог болсон байдаг. Тэгээ нэг удаа бас манай нэг Нидерланд найз надаас нэг юм сонин дайны үед германчууд хэрэгэлдэг байсан тактикийг надаас нэг асууж ирсэн. Ямар үгийг нь одоо санахгүй байна. Гэхдээ нэг үгийг надаар хэлүүлээд тэгээ тэр үгийг яаж хэлж байгаагаас хамаарад шууд одоо гадаадын тагнуул байна уугүй юу гэдгийг нь шууд германчууд мэддэг байсан юм байна л да. Тэгээ тэр үгийг тухайн үед миний герман хэл бас сайн байгаачгүй тэгээд би анх удаага бас хэлж байгаа учраас мэдээж тэр алдаатай хэлсэн. Тэгэнгүүт шууд намайг алдаатай хэлж ийн гэд анзаарсан. Гэтэл тухайн үед яг миний бодлоор болохоор би яг адилхан л хэлчих шиг санагдсан надад. Тэгээд дараа нь бас нэг юм сонирхолтой зүйл болсон. Манай гэрт нэг удаа цагаан сараар нэг манай нэг ээжийн найз нь герман эмэгтэй ирээд Монголд амьдарч исэн гэсэн тэр герман эмэгтэй. Тэгээд тэр эмэгтэйгийн хэлснээр одоо морь гэдэг үгийг ерөөсө хэлж чадахгүйсэн гэсэн. Тэгвэл бидний одоо бодлоор морь гэдэг чинь хамгийн амархан үгнүүдийн нэг байх хэрэгтэй байтал тэр эмэгтэй яагаад хэлж чадахгүйсэн гэсэн. Тэр эмэгтэй юу гэж хэлээдсэн бэ гэвэл мох гэж хэлээд байсан. Яагаад тэр эмэгтэй мох гэж хэлээд морь гэдэг чинь мох гэдсэн бэ гэхээр германаар одоо жишээ нь ир үсгийг г гэж уншдаг тийм ээ. Ялангуяа хойд Германд Францд бас тэгдэг. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд ир үсэг гэдэг одоо энэ тэмдэг символ одоо R үсэг гэх юм а тийм. Тэр үсэгтэй гэдэг одоо дуу аваа нэгтцэн. Тэгээд Америк англи хэлэнд ч юм өөр бусад Европ хэлэнд болохоор р гэдэг дуу нь бас тэр үсэгтэй холбогдсон байдаг. Тэгэхээр тэр бүгднгийн нэг категори руу холбоод одоо гэдэг хоёрыг адилхан болгож сонсоод ялгахаа болцсон байдаг. Герман хүмүүс. Хойд герман хүмүүс. Тэр надад бүр маш гайхалтай санагдсан. Тэгээд үнэхээр мох гэдэг хоёр одоо авиг ялгахгүй байна гэж өгсөн. Үнэхээр ялгахгүй байна гэж байгаа байхгүй. Тэгэнгუთ судалгаан дээр ингээд судлаад үзсэн чинь судалгаан дээр болохоор одоо Япон хүмүүс дээр юм судалгаа хийсэн байна. Rock, lock гэж хоёр үгийг Япон хүмүүс ялгадаг үг гинэ. Тэгсэн чинь rock, lock гэдэг юм бол бид нар бол жишээ нь ил хоёрыг ялгадаг хүмүүс шууд хамгийн сүлдэнд lock гэж хэлчлээ гэд анзаарч байгаа. Япон хүмүүс болохоор яг л адилхан сонсогдож байна гэж. Тэгээд ил үсгийг японочууд гэж дуудаад байдаг тийм ээ. Тэгсэн чинь тэрийг арилгадаг бас дасгал байдаг юм байна. Тэрийг арилгахын тулд эхлээд rock гэдгийг сонсоод тэрийг алийг нь rock гэж сонсноо lock гэж сонсноо гэд сонгуулж байгаа. Тэгээд сонгох болгонд нь зөв бурууг нь компьютераас шууд фидбек орж ирээд зөв бурууг нь хилээд байх гарч ирээд байх юм бол зөв буруу нь 20 минутын дотор тэр хүний чих ил ир хоёроо ялгадаг болчдөг гэсэн үг. Тэрнтэй адилхан тэр герман хүн бас магадгүй мох гэдэг хоёроо тийм дасгал хийх юм бол ялгадаг болчих болдог. Тэгэхээр энэ сонсголын бас дасгал энийг бас аялагтай холбож болдог. Тэгээд одоо жишээ нь орос хэл сурж байгаа тийм ээ. Орос хэлээр бол 61-ийн и бол жирийн и биш. Бид нар и гэдгийг и гэж дууддаг. Тэгээ уртий бол ир бол 61-ийн им бол ими гэхдээ дуудахтаа яг адилхан и гэж дууддаг тийм ээ. Гэтэл орос хэлэнд болохоор би бас анх орос хэл сурж байхдаа одоо манай ээж орос хэлний багш болохоор намайг 61-ийн иг зүгээр и гэж дуудангууд үгүй ээ гэл шууд засаад идэг байсан. Тэгэхээр тэр үед 61-ийг болохоор гэж бүр хоолойныхоо энэ угаас и биш и гэхээр хэлнийхээ артлыг тагнаандаа нааж агаад и гэд үлээж ин тийм ээ. Тэрний оронд орос хэлэнд гэж одоо гэж дууддаг байна. Тэгээд тэрнийг тим тэгээд и хоёрын хооронд сольж холиход анх бол надад маш хэцүү байсан. Одоо давтсаар хагаад орсоор уншихад бол асуудалгүй шууд дундуусан сольдог болцсон гэсэн гэх мэт ийм дуудлагын одоо яг зориулсан
тусгайлан үүнд зориулсан дасгалыг бас би бол хийдэг. Тэгээд бас миний анзаарснаар амжилттай, аялах сайтай хэл сурсан хүмүүс бас яг зориулан иймэрхүү дуудлага дээр цаг зарцуулсан байдаг. Тэгээд ерөнхийдөө бас дуудлагыг сурахад би бас яадаг вэ гэхээр араас нь уншдаг. За одоо жишээ нь за ямар нэгэн хэцүү үг. За бүгд германаар нэг хэцүү үг олцгоё. Okay. ChatGPT-гээс асууя. Give me a hard word to pronounce in German. За tongue twister. Streichholz, Schächtelchen. Streichholz, Schächtelchen. За энэ үгийг хурдан хэлье. Streichholz, Schächtelchen. За тэгэхээр энэ үгийг би яаж дуудах вэ гэхээр ийм хэцүү үгийг сүүлээс нь эхэлж дуудаг. Тэгэхээр хэн гэж дуусч байна. Хэн. Тэгээ герман хэлэн дээр бас монгол хэлтэй адилхан хэлний үзүүрийн хэ, эм үгийн хэ, хэлний үгийн х гэж бас ялгаа байдаг. Зарим хүмүүс одоо герман хүн ч юм уу монгол хүн биш байвал бас энэ хоёрын ялгааг сонсоод ялгахгүй бас байж магадгүй. Тэгэхээр хэн, элхэн, телхэн, хтэлхэн, эхтэлхэн, шэхтэлхэн, Schächtelchen, Schächtelchen, Holzschächtelchen, Eichholzschächtelchen, Reichholzschächtelchen, Treichholzschächtelchen, Streichholzschächtelchen гэд би хойноос нь ингээд олон дахин давтдаг гэсэн. Тэгэхээр энэ үгнүүдийг би тус нь хэлж одоо энэ авиануудыг тус нь хэлж болдог ч гэсэн нэг дор хэлхийн тулд ингээд нөгөө нэг хилцүүг шиг нөгөө нэг юу гэдгүүлээ tongue twister чинь монголоор юу гэдгүүлээ хэл бүр хэлээд байдаг тийм хиллэгүүдийг тэрэн шиг ийм хиллэгүүдийг ингээд хойноос нь давтаж унших нь бас зүгээр байдаг. Гэх мэт иймэрхүү зорилтод дуудлагын аялганы дасгалуудыг бас хийх нь маш зүв. Тэгээд ингээд одоо миний хувьд ингээд олон хэлүүдийг ингээд сураад байхлаар иймэрхүү авианы, их шигний, гэгүүлэгчний дуудлагын хоорондын нюанс ялгаануудыг маш жижигхэн ялгаануудыг илүү одоо нарийн анзаарч ойлгож сурдаг болсон гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь Франц хэлний сая Орос хэлний 61i түргэн хэллэг яг үнэ түргэн хэллэг. Франц хэлэн дээр бас одоо жишээ нь монгол хэлэнд байхгүй их шигнүүд байгаа. Солонгос хэлэнд болохоор бас монгол хэлэнд байхгүй гэгүүлэгчдэр байдаг. Тэгэхээр нэг жишээ нь бол Франц хэлэнд бид нар үү гэж байгаа юм шиг хилээ ингээ бөөрөнхий болгоод үү үсэг хэлж байгаа юм шиг тэгсэн мөртлөө уруулаа хивэнд нь үлдээгээд ийм хэлбэртэй үлдээгээд и үсэг хэлэх гээд хичээгээд үз. Тэгэхээр гэд одоо Франц хэлээр бол е үсэг шиг, англи хэлний и үсэг шиг юм бичдэг. Франц хэлний үсэг. Тэрийг үү гэж хэлэх гэж байгаа юм шиг уруулаа хэлбэрт оруулаад и үсэг хэлэхлээр тэр үсэг гарч ирдэг чинь. Тэгэхээр одоо чинь ж би гэдэг үгийг францаар ж. Тэгээд ж үсэг нь ж биш ж гэх мэт орос хэлний жтэй төстэй. Гэх мэт иймэрхүү гэгүүлэгч их шиг бүгднийг нь эхнээс нь яг нэг 20 гаруй цаг давтчихад өөрөөр хэлбэл за өдөрт нэг цаг давтлаа гэхэд 20 хоногийн дотор ерөнхийдөө дуудлага бүтэн засаад эсвэл бүтэн зөв дуудлагыг өөртөө суулгаад тэгээд тэрийг бүх насаараа авч явах боломжтой байдаг. Тэгэхээр 20 цагийн хөрөнгө оруулалтыг өөрийнхөө дуудлаганд суулгачаад тэр өөрийнхөө дуудлаганаас, аялганаас санаа зовох, тэр бүх насаараа санаа зовох. Тэгээд тэрнээс болоод өөртөө итгэлгүй байгаа, тэр хэлээр ярихаас айдаг, тэр бүх асуудлуудыг шийдэж болдог. Тэгэхээр мэдээж энэ бүх арга барил, энэ бүх одоо техникүүд, энэ бүх одоо сурах аргыг нэгтгээд хөтөлбөр болгоод би одоо 11 сарын 1-ээс бас танхимын хичээл оруулж заах байгаа.
одоогийн байдлаар анхаас шатанд ерөнхийдөө зөвхөн ганц анги авахар байгаа. Тэгэхээр тун удахгүй дүүрэх болно. Тэгээд бүгдээрээ тулж ажиллах болно. Цөөхүлээ. За тэгээд мэдээж хэрвээ танхимаар суух боломжгүй ч юм уу, Монголд амьдардаг ч юм уу тийм эсвэл хэд үнэтэй санагдаж байгаа бол Octolearn тийм ээ. Octolearn руу ороод онлайнаар бас хичээлүүд юм үзэж болно. Тэгэхээр хичээл болгоно нь яг миний энэ олон жилийн судалгаа хэлийг яаж хамгийн зөв аргаар хамгийн үр дүнтэй аргаар сурах вэ гэдэг энийг шингээж олон жил бэлдсэн учраас яг ингээд хөтөлбөрийн дагуу сурахад болол онлайн хичээлүүд маань ч тэр танхимын хичээлүүд маань ч тэр таны цагийг хамгийн үр дүнтэйгээр одоо таны зорилгот хүргэнэ гэсэн үг. Vielen Dank гэж байна. За баярлалаа. Манай үзэгчид маань бас мэдээж хэлний сонирхолтой хүмүүс бас орж ирсэн байх шиг байна тийм үү? За асуултууд байна. Даанч компьютер маань баг зэрэг хол байгаад байгаа учраас би бас сайн уншиж харж чадахгүй байна. Энэ утаснасаа харъя. Тэгээд өнөөдрийнхөө лайвыг харьцангуй богинохон дуусгаж болно. Одоо 30 минут ярьсан. Одоо үлдсэн хэдэн минутанд асуултуудад хариулаад тэгээд сайхан дуусгач. Тэгээд Тэгээд түрүүн хэлсэнчлэн энэ лайв маань хэл сурах тухай одоо цуврал лекцүүдийн маань хамгийн ихний дугаар. За. Танхимын сургалтанд нас харгалзах уу, анхан шатнаас нь заах уу гэн. Анхан шат, дунд шат гэсэн хоёр ангид нэг л анги авч байгаа. Тэгэхээр нас бол харгалзахгүй. Гэхдээ доод нас гэж байгаа. Ерөнхийдөө ойролцоогоор хамгийн доотлоо нэг 15 байна уу? Настай хүмүүсийг авч байгаа. Гэсэн өөрөөр хэлбэл ерөнхийдөө насанд хүрсэн хүмүүсийн анги гэсэн үг. За, ориглоо би одоо 50 хүрсэн хүн англи хэл дээр илтгэл тавих хэрэгтэй байгаа юм. Агуулга ойлгоод байдаг аялгаа яаж сайжруулах вэ богино хугацаанд гэнэ. За, аялгын дасгалууд байж болж байна. Одоо жишээ нь илтгэлээ одоо зохиолыг нь одоо гэдэг ч юм агуулгыг нь бэлтгэсэн бол тэрийг AI-аар ч юм уу Google Translator ч юм уу уншуулад яг дагаж дуудах гэж хичээгээд өөрийнхөө хоолыг бас рекорд хийгээд тэгээ тэрийг эргүүлэн дахин сонсох гэх мэт. Яг түрүүний миний хэлсэн шиг ойролцоогоор 20 цагийг яг ингэж тусгайлан зориулан зарцуулах юм бол ерөнхийдөө аялах чинь засрах боломжтой байдаг. Гэхдээ одоо маш олон жил яг буруу аялгаараа яриад явцсан бол илүү олон цаг шаардлагатай болох байх. Дөнгөж шинээр сурж байгаа хүн бол илүү цөөхөн цагаар аялгаа анханасаа зөв суурьтай тавьж болно гэсэн үг. Тэгээд мэдээж хажууд чинь одоо энэ чихэнд хөгжсөн юм багш ч юм уу байх юм бол фидбек өгөхөд бол илүү чанартай бас засагдах байх. Яаж юу н англи хэл сурах вэ гэнэ. За яг саяны миний ярьсан дагуу тэгээд бас миний өөр бас онлайн лекцүүд байгаа. Герман хэл 13 настай хүүхдэд заалгамаар байна. За герман хэлийг бол ойрын хугацаанд заах боломжгүй байгаа. За сургалтанд нь яаж хамрагдах вэ гэнэ. За түрүүн хэлсэн одоо дахиад хэлье. Сургалтанд хамрагдахыг хүсвэл шууд бас 7288 2020 гэдэг дугаарлууд холбогдоод бас манай сургалтын менежерүүдтэй холбогдож болно. 7288 2020 гэдэг дугаар руу шууд холбогдож болно. Эсвэл Indra Cyber Institute Yarmag гэдэг Facebook пэйж байгаа. Тийш ороод чатлж болно. Эсвэл энэ үлдээсэн комментэн дээр нь бас манай SLT менежерүүд өөртөө чинь бас холбогдож болох байх. Wow, stars 10 stars явуулсан байна. Баярлалаа. Нця. Ямар гоё хоолойтой юм бэ. Баярлалаа. Цоо шинэ хэл сурахад төрлөх хэлнээс огт өөр дүрмийг хэрхэн ойлгож хурдан хэрэглээнд оруулах вэ гэнэ. За энэ бол яг саяны миний ярьсан
input method та магадгүй хамгийн ихнээс нь сонсоогүй байж магадгүй. Тэгэхээр энэ live нь хадгалагдахаар дараа нь шинээр нь ихнээс нь сонсох юм бол яг энэ тухай ярьсан байгаа. Яаж тэр шинэ хэлний өөр дуу аваа, өөр дүрм, тэр бүх одоо өөр үгийн сан, тэр бүх зүйлийг өөртөө яаж шингээх вэ гэдэг талаар ярьсан байгаа. Ганцаарчилсан сургалт авч болох уу? Битэ гэнэ. За, харамсалтай нь ганцаарчилсан сургалт бол боломжгүй. Гэхдээ танхимын сургалт бол би сурагч нартай бол цаг гаргахыг бол байдгаар хичээнэ. Аль болох сурагч нартайгаа тулж ажиллахыг бол хичээнэ. Танхимынхаа сургалтын дээр бол.